curse coming up in the cold world. Daddy ain't around, probably out committing felonies. My favorite rapper used to sing, check out my melody. I wanna live good, so shit, I sell dope for a 4-finger ring. One of them gold ropes. Nana told me if I pass, I get a sheepskin coat. If I can move a few packs, I get the hat. Now that'll be dope. Tossed and turned in my sleep that night. Woke up the next morning, niggas just stole my bike. Different day, same shit, ain't nothing good in the hood. I run away from this bitch and never come back if I could. Needed to love it, the underdogs on top. And I'm gon' shine, homie, until my heart stop. Go ahead. M-Style нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчтэй энэ удаагийн дугаарт маань Fortuna клубын тамирчид оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За, баярлалаа тань ч гэсэн. Тэгэхээр бас Fortuna клубын талаар танилцуулгыг хүргэхгүй юу? Тэгээ. Манай клуб маань анх 2011 онд байгуулагдчихсан. 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоогийн байдлаар 11 хүнтэй зүйтэй тэнцэх тооны машинтайгаар үйл ажиллагаа явуулж байна да. Ямар чиглэлийн үйл ажиллагаа? Одоо тэгэл яг drift track гэсэн чиглэлээр тэгээд өнгөрсөн жил 14 онд шоугаа зохиосон. Өөртөө нэрийнхээ шоуг зохиосон. Тэгээд энэ жил бас шоу зохиох төлөвлөгөөтэй ажиллаад явж байна. Тэмцээн зохиогч байгаа гэж штэ тий. Тэр тэмцээний талаараас. Тэмцээнийг бол угаасаа клуб зохиодог л доо. Жилд болгон 4-5 тэмцээн зохиогддог. Тэрний нэгийг л хариуцж тэгээд дрифтийн тэмцээн зохиох зорилготойгоор. Fortuna клубын бас гаргаж ирсэн амжилтуудаас. Амжилтуудаас 2012 онд манай клубын тамирчин улсын авраг болж исэн байгаа. Тэгээд тэр жилдээ бас драгны төлөлтөө бас авраг болж исэн. Клубын хувьд бол энэ гайгүй амжилттай клубүүдтэй нэгэнд орно. Бусад клубүүдээс, бусад хорны клубүүдээс ялгарх онцлог. Ялгарх онцлог манай клуб бол энэ нэг хит олон биш те 100 тонны чанартай тамирчтай байх зорилготой тэгжлээ явж байгаа да. Бэлтгэл сургуультай хэрхэн хийдэг вэ? Бэлтгэл сургуультыг тэгэл зуны үед аль боломжтой талбай энэ ашиглаад те нэгэндээ тусал хэмжээтэй гэжлээ энэ. Дрифтийн төрлийн гол онцлог хүмүүсийг татдаг зүйл. Татдаг зүйл гэвэл ер нь бол дрифт хийж явахд авах мэдрэмж кайф юм болоо та те. Tomorrow time Formula after cross is нэг Монгол залуу харцаа гэдэг нэрийг мандуулъя өгдөөцөн суралцыг биелүүлъя Монгол ёс эцэг тэнгэр уулус газар шороо хайрлъя Сонсож нүдэрэг атос гэж марти Савн татад бай машинаар нөлөөлөө Эдийн өндөр зардалтай спортч гэсэн тэнтэйгээ адилхан хүнд кайфыг өгч чаддаг. Хүнд мэдрэмж нь айгүй гоё тийм мэдрэмж кайфтай мэдрэмж төрдөг те. Өндөр зардалтай гэж штэ. Тэгэхээр бас зардал мөнгөө яаж босгодог вэ? Зардал мөнгө бол ер нь хөвчлэн тамирч зөвхөн өөрөөсөө өөрийнхөө зардлал яг цэвэр хоббигоор л явж байгаа төлөвчтэй гэдэгтэй байна. Өөрөөс дрифтээр бас хичээлдэг, дрифт иргэдэг шүү дээ тий. Хизээс энэ төрлийг сонирхож эхлэх болов. Хизэнээс дрифт хийж эхэлсэн бэ? Анх тэгэл 11 оноос сонирхож эхлээл тэр ондоо машин аваад тэгэл явчихсан та. Тэрнээс 3 машин сэлчээл явчихсан. Монголын дрифтийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар ямар бодолтой байдаг вэ? Өнөөгийн байдал бол энэ Монголын дрифтийн спорт сайн хөгжиж байгаа гэж бодож байгаа л да. Өнгөрсөн жил Монгол улсын нэг тамирчин хойно орцсон тэмцээнд оролцсон. Тэрэнд бол хангалттай сайн амжилт үзүүлсэн. Энэ жил бас тамирчид өвшөө нэмэгдэж 1-2 биш те. Өвшөө нэмж олон тамирчид явах төлөвтэй байгаа. Ер нь бол олон улсын хэмжээнд өрсөлдөхөд одоо наад зургийн одоо Орсморс гэх мэтчлэн улсуудын өрсөлдөгчтэй өрсөлдөд бол ер нь хангалттай болцсон л гэж бодож байгаа да. Тэгэхээр хурдны клубуд бас хэр байдаг вэ Монголд? Одоо энэ яг тэр албан ёсны бүртгэлтэй нэг 10 гаруй клуб байгаа шүү энэ Монголд. Тэгэхээр улсын аваргын тэмцээн бас зохиогддог гэсэн шүү дээ. Хизээ энэ жилийн хувьд одоо хизээ зохиогдох? Улсын аваргын тэмцээн 9 сард зохиогдсон да. Зуны тэмцээнүүд зохиогдож явж байгаа. Тэгээ хамгийн сүүлийн тэмцээн бол зохиогдсон да. Улсын аварга бол. Одоо ер нь хамгийн ойрын хугацаанд зохиогдох тэмцээн ямар тэмцээн бэ? 4 сарын 20-д гараад одоо Монголын дрифтийн холбоо гэдэг байгаа л да. Холбооноос ихний тэмцээн зохиогдоод ер нь бол зуны бүх тэмцээнүүд холбооноос зохиогдож байна. Fortuna клубын үед ямар машинууд вэ? Fortuna клубын үед хөвчлэн Grand Mark. Тэгээ ер нь 110 кузүүд лээд. Тэгээ 110 кузүү маань гэхээр одоо Mark Chaser-ийн дараагийн үеийн кузүүд гэсэн үг. Тэгэхээр клубт орж байгаа залуучуудыг хэрхэн яаж сонгож авдаг эсвэл өөрсдөө сонирхлоор ирж нэгддэг вэ? Яг өөрсдийн сонирхлоор ирсэн залуучуудаас тий уулзч ярьж үзээд
тэгжиж л авдагтай. Тэрнээс ч одоо орой гэсэн болгоны тэгээд хүлээж аваад тэгж яах. Гол нь клубын чанар гэдэг зүйлийг илүү тавьчлаа гэж л явдаг та. Машинуудын тоноглолын хувьд Тоноглолын хувьд ер нь бол хөвчлөө юуны Toyota-гийн 1.9 хөдөлгөөр 2500 турбо Монголд хөвчлөө ашиглаж байгаа хөдөлгөөр нь. Тэрнээс гадна 2.9 тэгээд Toyota-гийн хөдөлгөөр байна. RB25 26 Nissan хөдөлгөөрүүд. Тэгтээ бол ер нь одоогийн Монголын нөхцөлд хамгийн сайн тохирч дрифти спортыг ашиглаж байгаа мотор бол 1.9 мотор байгаа л да. Моторыг ер нь бол яг үйлдвэрээс гарснаас илүүгээр тоноглож те. Эд ангийн сольж ашигладаг. Нудраган гол, турбо томсгох ч юм уу те. Форсунг соль. Тэгээд тиймэрхүү юмнууд хийгээд аль болох машины бэрийг илүү сайн нэмжиж машин бэртэй багцмал дрифтэн сайн явна. Тэр үднээс нь машины моторыг их хөвчлэн тоноглож байна. Дээрээс нь машин бол автомат коробтай машин бол дрифт ийн гэж юм хэцүү. Тийм учраас ер нь хөвчлэн механик коробтай. Араа шилжгээд амархан. Механик коробтой тийм машинудаас л дрифт хийгээд тэгжлээ явж байгаа да. өөрсдөө тоноглох уу? Тоноглолыг яг уу юунаас гадаадаас Японоос захиж авна л да. Яг бидний яг сонирхож байгаа селфиг оруулж ирдэг одоо хүмүүс итгэсэн тийм хувь хүмүүс ч байна, албан байгууллагч ч байна. Тэднэртэй захиал тэгээд тэд маань оруулж ирээд хийх яг авчирсан селфигүүдээ өгшрахтай болохоор бас зарим нэг жижиг сажиг селфиг нь өөртөө хийгч үе байна. Яг итгэсэн одоо яг 1.2 хөдөлгөөртөө ажиллаа сурцсан хүмүүс байгаа. Тэднэртэй л очиж нэг хөвчлэн селфигээс л болж. Тэднэрээ л юм аялагддаг те. Клубын үйл ажиллагааны талаар. За клубын үйл ажиллагааны хувьд бол ер нь ихэвчлэн л нийгэм залуучуудаар ганц үйл ажиллагаа явуулдаг. Бусдыгаа зөв үлгэрж дуурайлтаад тий. Тэгээ сая энэ үйл бидний өвөл одоо ингээ энэ спорт ямар ч тэмцээн уралдаан болохгүй тийм үед нэ. Сайн үйл сайн бас зохион байгуулсан. Ямар сайн үйл. Бусдаа үлгэрж дуурайдал болоосаа гэж бод. Бид эс аутлет гэдэг дэлгүүрт хамтарч ижилээд амжилтын төвшөнд даагуур иргэдэд хувцс тэгээ өвлийн сайн дулаан хувцас нь тарааж нэг өдрийг тэгж өнгөрөөж бусдаа үлгэж дуурайлах хичээсэн те. Тэгэхээр хотын төвчрөл маш их байдаг шүү дээ. Дрифт хийдэг уралдахад бас нилээдгүй саад учирдаг байх л та. Тэгэхээр яг талбай дээр очиж бэлтгэлээ сургуультай хийдэг. Энэ талбайд л олж хийхийг хичээн л дээ. Тэрнээс хотын одоо хөдөлгөөнд дунд тэгж бэлтгэл хийж одоо тэг уулзруудаар тэгж шарвж ураж явах гэсэн асуудал үүсэхгүй л дээ мэдээж. Ч мэдээж нэг талаасаа замын хөдөлгөөний соёл те. Бос одоо биднийг одоо харж байгаа залуучууд ч гэсэн одоо муу үлгэж дуурал болно шүү дээ. Тэгж замын хөдөлгөөнүүд яхаар. Тийм болохоор айл болох хотоос гараад боломжтой. Тийм зөвшөөрөгдсөн гэсэн талбай дээр л очиж бэлтгэл хийх хичээдэг. Тэгээ талбай хувьд бол юу хэцүү дээ. Одоохондоо яг зориулагдаад барьсан талбай бол байхгүй. Энд тентгийн том зогсоол мөксөөл тиймэрхүү газар даарл. Энэ төрлөг хөгжүүлэхээс одоо тулгарч байгаа асуудлууд юу вэ? Бэрхшээл. Бэрхшээл гэвэл тэгэл хамгийн их зам талбай асуудал байна да. Замын цэгтаагийн талаас бол нэг талаа бол нэг үе явдгад л одоо үл гайг болцсон. Дэмжээд те замын хөдөлгөөний соёлтой оролцоод яхад бол ер нь тэгэж байнга чангалал бичвэрэмттэй тийм асуудал бол ер нь гайгүй болцсон. Хамгийн чухал асуудал зам талбай асуудал. Дрифт хийж байгаа уралдаж байгаа машинуудад ямар шаардлагыг тавьдаг вэ? Монголд бол одоо л олон улс руу гарч байгаа гэхээс өмнө нь бол зүгээр л одоо нэг турботой машин л гэдэг л байсан л та. Одоо болохоор ер нь хөвчлэн механик машин гэж ер нь шалгуур тавьдаг болчиход байгаа. Тэрнээс гадна одоо олон улсын тэмцээнд явах доторх хамгаалт каркас тийм юм шаардлагатай болсон. Тэгээд одоо өнгөрсөн жилээс эхлээд зориултын шатдаггүй хувцас, каск тиймэрхүү хэрэгслүүдийг заавал өмсч тэмцээнд орж явах хэрэгтэй гэсэн шаардлагатай болсон байна. Энгийн ер нь нэг машиныг тоноглоход одоо хэдийн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг. За үйлдвэрээс яг Японоос ирсэн юу ч хийгээгүй машиныг за механик коробтой машин байлаа гэхэд за нэг гайгүй дрифт хийдэг бол ихэд л ер нь нэг 10-аас 15 сая төгрөг бол гарна. Яг юу хөө зөвхөн мотор хараапныхаа л юмыг хийхэлтэй гэж байна л да. Нудраган гол, турбо тэгээд тэр турбо ангийг янзлахад л гэсэн. Тэгээ яг моторын эдэнгийг янзлахад л яг тиймэрхүү зарчил гарна л да. Тэгэхээр энэ Монголд бас энэ машинуудыг янзалж байгаа тийм хөгжиж буй маш тийм чадварлаг одоо засварчид байна. Засварчтай байдгүй л гамблиг гээд инженерчлээ байгаа. Тэр өнгөрсөн жил нөгөө орс явсан залуугийн маань бүх юм хийд гамблиг гээд нэг инженерчлээ байгаа. Тэгээ бас манай нэг бидний залуучдын таньдаг бас гомбо гээд
ах トゥ гурван залуу бий. Хайлаас тэд нар болохоор өөрсдөө зүгээр яг өөрсдөө гаражт хийгээд явдаг. Тийм залуучууд байгаа яг итгэл одоо бидний итгэлийг хүлээсэн одоо анх спорт үүсгээс эхлэв л те. Яг л анх үүсэж яхад л яг юмнуудыг хийгээд эхэлсэн. Тэр тал дээр сайн хүмүүс байгаа. Тэгэхээр Фортуна клубын бас ирээдүйн зорилго. Зорилго мэдээж одоо Фортуна клуб бус клубээс те үйл ажиллагаа чанар одоо тэр сайн тамирчтай тэр тэмцээн уралдаанд гаргаж байгаа амжилт тэрээр л илүү гарахыг хичээж байна да. M-Style нэвтрүүлэгт Фортуна клубийнхаа оролцлоо. M-Style үргэлжилж байна хамтдаа ороо үзэгчтэй. Автомашинтай холбоотой хамгийн том урлаг бол дрифт. Улаанбаатар хотын цоглог залуус дрифт иргэх бүдүүн яндангаа хагнуулан уралдах энгийн үзэгдэл болсон. Үзэгч залуу бүсгүй та дрифтийн спортыг сонирхдаггүй. Автомашинаараа дрифт иргэж сурахыг хүсэж байна. Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. M-Style нэвтрүүлэг дрифтийн спортыг онцолж залуучуудаа танилцуулж байна. Дрифтийг яг хийхэд үндсэн одоо эхний шат одоо юу гэдгийг эхлээд хийж сурах одоо юм бол одоо машиныг одоо ингэ тэгш хэмдээр өрүүлээ барь чигээр нь байжгаад одоо араан дэгээд консо гүйцэд гიშгцэн байжгаад хаазаа нөлөө өндөр өгж жагаад бөхцөө шидүүлээд шидсэн тал руугаа эсрэг тал руу өрүүлээ дараад тэгснийхээ дараа яг чигийг бариулаад өрүүлээрээ өөрөө яг чигийг бариулаад тааш үргэлжлээд явуулах ёстой. Дрифтийг одоо хийж үзсэн. Ингээ өрүүлээ эргүүлээ хариулт. Тэгээд өөрөөр нь ингээд карданыг болоод яг алдсан юм уу тэгшэрхэж байгаа үед хийж ашиглана. За ингээд ерөөхдөө зогсолт хийгээд ингэсний дараа машиныг шууд унтраах болохгүй халтсан торбо одоо эвдрэх маш их мотор нь бас маш сөрөг талтай. Одоо энэ зам дээр бол ерөөхдөө 1-р арааны зам одоо баг тойрог гэсэн үг. Томсгоод юм уу цаашаа том тойрог хийхээр бол ерөөхдөө 2-р араа мөн давхар конс хаазны ажиллагаа, карданы ажиллагаа тэр бүх нөхцлүүдийг дор нь маш хурдан шуурхаа ингээд одоо үйлдүүдийг л бодоод тэрийг хугацаа алдахгүй хийх хэрэгтэй. Хэрвээ хугацаа нэг 2 секунд юм уу 1 секунд алдсан тохиолдолд машин тэгшрэх бүр сөрөгдлаараа бол аваар хослол хийх тиймэрхүү нөхцлүүд айгүй их гардаг. Одоо яг доор нь эргүүлээд одоо өрүүлийн ажиллагаагүй одоо яг доор нь эргүүлэхийн тулд одоо яаж ирэх вэ гэдэг нь шон тойрох биш. Зүгээр шууд доор нь бүтэн эргүүлэхэд одоо ямархаа нөхцөлтөөр хийж үзүүлэх гэдэг одоо бүгдээрээ үзвэл яг мөн урдны адил 1-р араанда консорыг шийдсэн байдалтай цааш нь дрифтийг үргэлжлүүлнэ. Одоо ингээ өрүүлээ тавихад өрүүл боцож байгаа. Энэ дээр нь буцаагаад аваад дахиад тавьчих. Одоо яг энэ нөхцөлийг одоо энэ шон дээр бөөнөрөө тавьчихж харъя. Ерөөсө гарын ажлаа нэг эргүүлээд аваад ерөөсө голыг бариад одоо яг голыг нэг барьсан бол тэр барьсан дээрээ эргүүлээд байх хэрэгтэй. Одоо араа солихгүйн тохиолдолд араа солихгүйгээр бол карданч ашиглах хэрэг байхгүй жижиг зам дээр бол за одоо бүгд дахиад цааш өөрөөр нэглээ араагаа өрүүлээ нэг буцааж өглөө нэг авлаа. Одоо ингээд тэгшрээд явж байгаа тохиолдолд конс шидэх өргөжлүүлээ конс шидэх. За ингээд тэгшээс ингэж байгаа дахиад конс шидээд кардантайгаа харьцах хэрэгтэй. Amo кардан татсан тохиолдолд яг нөгөө нэг яг шарвж байгаа ихтэй яг шарвж байгаа үедээ адилхан консо гიშгээд хаазаа өгж явах хэрэгтэй хоосоо хааз. Одоо ерөөдөө ингээд шараа явж ялаа гэхэд кардана татлаа конс гიშгээд хаазаа ингээд ерөөдөө 3000-аас 4000 орно гэдэг хаазаа барьж явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр хитрхи хаазаа доош нь буулгачвал юу маань турбо маань орж ирэхгүй ч юм уу цаашаа муурах карданцсан тохиолдолд ерөөдөө хоосоо хааз кардана тавиад консо авахд л ерөөсөө хааз яг тэр үндсэн төвшин дээр яг шархад тохирцсон одоо конс шитгэд тохирцсон
2500-аас дээш юм уу 3000 туурбаа хэд дээр ч орж иж болно. Дугуйгаа доор нь шатаадгүй гэдэг одоо та бүхэндээ нэг танилцуулъя. За ямар ч ихний ээлжинд 1-р араандаа хийчихэд энэ баруун хөл бол торомжин дээр сул ерөөхдөө баг хэмээр багхан шиг дараад хаазаа жоохон өндөр өгж жагаад шууд коос шидээ торомжтойгоо торомжоо авч болохгүй торомжтойгоо одоо ингээд одоо юугаа авчих хэрэгтэй. Коос авцсан. Одоо ерөөхдөө нэг хөлний л ажиллагаа иймэрхүү маягаар ингэж дугуйгаа халаадаг. Тэгээ халаагаа дуусна гэхэд коосон дээр шууд ингээд гисгэл